Анаас ерөөсөө өнгөнд нь орохгүй юм. Тийм ээ. Анаас ерөөсөө өнгөнд нь орохгүй тэ цааш яваад өгдөө. Чимээгөө. Цааш явчлаа. Quietos. Танаас тавьчраарай. Хей. За тэгээд Линбэ байна. Миний сувг дэргэн тавтаамаар л өнөөдөр бөөнөрөө хамтдаа Mind Junkie сувгаас бол биш. Би бас нэг шинэ сувг авсан байгаа. Энэ сувгийн 5 аимшигтай paranormal бичлэгэн дээр реакшн хийх болно. Энэ сувгийн нэр болохоор Depth of Despair гэж байгаа. Тэгээд та бүхэн маань энэ сувг руу бас зочлоод ганцаараас бичлэг үзэх хүсвэл үзээрэй. За тэгээд шууд олон толоо үгүй бичлэг рүүгээ шууд орцгоё. Wakened гэж одоо хоосон л гэсэн үг л дээ. The following video was taken on September the 3rd of 2025 by a За 2025 онд саяхан бичигдсэн юм байна. Саяхан бичигдсэн бичлэг юм биш. man named Craig. Craig was doing some construction work on his wife's grandmother's house, which was completely vacant and empty with no furniture. On the За ямар ч тавилга байхгүй одоо хов хоосон байшинд засвар эмээгхэн байшинд одоо засвар хийх юм last day да. of construction, as he finished up working on the house, he noticed something in the corner of his eye. Зөв. Тэгээ яг нөө нэг эмээгхэн хоосон байшинд нөө засвар хийгээд ерөнхийдөө дуусахын алдаад юм байл да. Нүднийх нь үзүүрт ч юм уу эсвэл ингээд болон тохоогоор элдэн анзын хар сүүдэр элдэн анзын үзэгдлүүдээр нь мэрсэр үзэгдэж эхэлсэн юм байна. So he pulls his phone out to record and captures this. За ерөнхийдөө хийжсэн ажлаа төр орхиод утсаа шүүрж аваад бичтэл одоо ийм зүйл биччихжээ. За бөөнөрөө харцгаая. За. За байж байгаарай. Бичлэгээс бөөнөрийг харах хэрэгтэй болов. За эхнэрийнхээ эмээгийнх нь байшин дүнгэж одоо барилгын ажлыг дуусгаад орхихын алдад юм байна шүү. Тэгээд за орхихын алдад юм байна шүү. За тэгээд ерөнхийдөө бол эмээ нь 3 жилээс илүү хугацаанд л амьдэрсэн юм уу та. Тэгээд ерөнхийдөө бол энэ байшинд бол хинч байдаггүй хоосон байшин шүү гэж юм. За юу аа хүн байхгүй ч ааш. Юу вэ? At the window, a pale grey hand can be seen moving the blinds, and then a pale figure peeks out before quickly. Хороогаар аваа те. Цаана юм харагдахгүй л байна л да. Яа яг ингэ харсан чаа. Та нар ингэ сайн хардаа. Цаана хүн байгаа юм. Not sure how someone Байгаа гэхээр хүний юм хардахгүй хуруу гар нь бол амар харагдаж байна. He rushes in to see who's there, but doesn't find anyone in the house or by the window. Now, after this incident, things would only get more intense and strange for Craig. Craig bought a simple camera for his daughter, and after about a week of taking pictures. За ерөөдөө яг энэ явдлаас хоошол одоо энэ нөгөө саяны одоо нэг иймэрхүү paranormal үзэгдэл нь бүр амар эрчимтэй болж гисэн. Тэгээд Craig ерөөдөө бол охиныхоо камерыг аваад за He found a disturbing photo on. яа. За надад бол ямар ч тайлбар алга. За бүгдээ шууд үзцгээе. After showing the photo to Craig's mother-in-law, she's shocked and said it looks exactly like her grandmother, who passed away in the early 80s. It's not clear if this picture is responsible for the strange activity inside the house. Саяны юун дээр охиных нь камер дээр бичигдсэн саяны нөгөө эмэгний одоо сүнс байгааз бүр айл 80 онд өвд бас эмэгх нь зурагтаа бүр яг адилхан байна гинэ төрхтөө бүр яг адилхан But байсан гинэ. recently, things have been getting worse. The reason I know it's not a squatter is because I've been working in the house about 2.5, 3 months beforehand. And За 2-3 сар бол яг хоо энэ байшингийн засварын юм дээр бол ажиллаж байгаа юм байна. this was the last day of work in there. I just Ерхэд бол одоо бол яг сүүлийн removed юу юм all my байна? tools Өдөр from юм the байна. property. And when I say the house was empty, there was nothing. There was nothing in it. No furniture, no tools. I mean, there's nothing. It's an empty home. За ерхэд бол яг хоо энэ байшин дотор бол юу ч байхгүй бүр ямар ч тавилга байхгүй ингээ байшин бол хов осоо шүү гэдгийг яг хоо хэлж яана л да. Яриагаар баталчлаа юм л да. So seeing the blinds twitching from the corner of my eye is what Subscribe, please subscribe. Энэ бол хэдэн секунд бараг 1 секунд ч хүрэхгүй. Subscribe. Thank you. Маш их баярлалаа. За. made me go ahead and take the pictures that I did. I was actually trying to video it. But anyway, as soon as I seen this, I entered the home again. Looked around in the closets. За тэгээд байшиндаа нэг дахин орсон. Where you think someone could hide. I mean, there's not many places, shower or whatever.
Went in there, looked up in the attic, and there was nothing. And that was a hard thing to do, let me tell you. I would rather have found somebody in that house because it would actually give me answers. Right now I have no answers. Craig explains he has no clue what was lurking inside that house, but believes it may have been something paranormal, and he would rather have found an actual person inside the house instead, as he is now creeped out to enter the place. Many people think it could be something sinister imitating the grandmother. Слайм сони юм те. Ямар сони юм бэ те? A mystery. Яач хөө ингэж одоо та энэ хараа хорон харагдаж байгаас те нараа. Хороос 1 2 3 ороогаар ингээл тарсан юм те. The grandmother, but until further updates, this one remains a mystery. Гэтэ үнэхээр энэ байшинд ямар ч хүн байхгүй гэдэг шүү дээ. By the pool, За a woman named Lacey received a video from her sister late one night. Her sister and her little niece had just gotten a pool and had ordered. За ерөнхийдөө бол нэгэн бүсгүй гэртээ ганцаараа байгаа хичээсээ одоо энэ бичлэгийг авсан юм байна. За бичлэг бол ерөнхийдөө бол усан одоо нөгөө усан юу лээ? Усан сангийн одоо энэ хавьд өрнөх юм байна шүү. За энэ бичлэгэн дээр харагдах юм байна. За. Some solar lights to light up the pool so they can see it at night and use it in the evening too. So she decided to record a video of the pool showing how cool it looked to send to her sister Lacey when something strange is captured. Watch closely. За ямар ч тайлбар байхгүй. Тийм биз уусаа ойлгомжтой те. За энэ усан сандал ямар нэг юм болно. За тэгээд бөөнөрөө маш анхааралтай үзсгээ. You might be able to do it on the phone. Өнөөдөр энэ хамаагүй нэг яамаргүй байна. Айж цочморгүй байна. Гайгүй үзчихмэрх ээ. Жохон. Та нар харж байна уу? What looks like a white ghostly figure can be seen running around the pool. Yet the only two people there was Lacey's sister recording and her niece who can be seen looking at the pool. Even stranger is that this figure seems to pass right through her niece. It wasn't until Lacey received the video that she noticed the ghost and pointed it out to her sister, who says she saw nothing there in person at the time. So is this a ghost caught on camera or something else? You judge. Санийхал гоё те. Нөгөө гоё жоо сонирхолтой байна. Гэхдээ бидгүй санийх яг ингээд сүнс гэж харагдсан юм аа. Бичлэгнүүд нас амар ингээд үнэхээр чанар муутай ах юм. The story. Өлтөйгөө шиг бариад авчихвал юм баг та. On August the 29th of 2025, a woman named Dom was at her storage unit all by herself, moving some things around and sorting her stuff out since she's in the process of moving out. When all of a sudden she notices something chilling. I'm over here at the storage, and I don't know if it's me, but. За энэ нэг юу л байл та те. Нэг өөрхөн нэг ачаа юу муугаа одоо хэрэглэхгүй ашиглах юмнууд ингэж яадаг. Өрөөнд одоо яадаг хадгалдаг. Тийм өрөө юм байна. Y'all tell me I don't see that. За юу харуулах гэсэн юм бол? I don't know if it's just a fan like going in and out, but the fuck is that? Юу гэсэн үг юм хаалга малгар хөдлөд байгаа юм уу? Юу ч харахгүй шүү дээ. Maybe I'm bugging. No, I know y'all just see that, right? Юу ч харагдахгүй юу юм бэ? From the corner of her eye, Dom notices what looks like a dark figure peeking out at her. Нэг юм хар юм сүүдрэн юу байгаа гэхин айл юм бэ? From the end of the hallway. At first, she thought it could just be a fan moving in and out. But after noticing it peeking out differently each time, she gets creeped out and leaves the place. After a few days, she has to head back inside to access her stuff, and she realizes there isn't any stationary fans at home. Яа, за мэдээж дахиад дараагийн бас хэдэн өдрийн дараа ирсэн юм байна. Оо юу вэ? Bitch, I might be living here tonight. No. Оо, ямар сони те? Ямар сони юм бэ те? I'm not doing this. Зүр өөр хүн байсан болов? The whole place is empty. She suddenly hears one of the roll-up doors opening or closing on its own.
Тэгээ яач хаалга нөгөө сая онгоож хаагч чимээ гарч тэ. Өөр хүмүүс байсан юм л дээ. And close herself in her own storage space for a long while before coming back out. Dom has no idea who or what this was. Yeah. За. This next video comes from a woman whose mother runs her own daycare center inside her house and was taken on September the 9th of 2025 on one day Энэ нөгөө хүүхдүүдийг нөгөө цагаар хардаг газар юм шиг байна л да. while the mother is За бөөх бас л саяхныг л юм байна 2025 оны 9 сарын 9-ний өдөр юм биш үү? some of the kids Чигсэн in the имжлэг юм байна. center. One of them suddenly gets frightened and ends up scaring the rest of them. But this За хүүхдүүд ерөнхийдөө бол энэ газарт нөгөө тоглоод ингээд байсан чинь нэг хүүхэд нь гинт амир айгаад ерөнхийдөө бол айх нэг тиймэрхүү байдал үзүүлсэн юм байна л да. isn't the За only strange thing that her security camera managed to capture at this time. гэхдээ ерөнхийдөө бол энэ хүүхдийн айж сандарсан нь бол ганцхан одоо энэ тухайн энэ өдрийн камерт бичигдсэн цорын гац аимшигтай үйл явдал биш байсан. What За. happens next left her utterly terrified. Watch closely. За маш анхааралтай харах хэрэгтэй. За хараарай. За хараарай. Хүүхдөө. Хүүхд ингээд сая нэг нь амар айгаад орилсон тий. Яа би нэг жоо аадтгэрийн орилоо чарлаа гэж сүүлчлээ л дөө. Үгүй ээ. Зүгээр хүүхд байна. За наатли охин. За зарим нь бол уучраа мэдгүй инээгээл энэ те хүүхдээс тийм л те. Нэг нь тэнд ойлал орилол. Хин энийг хийсэн бэ гэнэ. Хин унагсан бэ? Хин дэлгсэн бэ? Ямар сайн нэ за байж гараа уучлаарай. Энэ зүгээр хөөссөн зэрэг юм байл үү те. Яа хүүхдийн дээрээс унцсан бол яана. Хин унгасан бэ гэсэн чи нэг хүүхэд нь магадгүй зүгээр л яатсан баха, салхинд унцсан баха гинэ. Шаа синий жоох юм тэгээд айхаа мэдгүй нэ тэндээ юм яриа л ботнаа л тэгэл тоолоод. Бас асуусаар л чи энийг унаасан уу л гэдэг. The boy can be seen completely spooked by something in the other room. Then seconds later when the woman goes За ойлгосоо те. Ойлгосоо жоохон тайлбарлаад өглөө. Саяны ихний ногоон бодоолохтой жоохон нөгөө хүүхд байгаа штэ. Тэр ингээд тэр өрөөнд нэг амар эвгүй юм хараад тэгээ сандраад гүгээд орилоод гараад ирж байгаа юм байна. inside to check it out. The big playhouse suddenly falls over. Яг зөв тэгээ дараа нь одоо энэ байшин тоглоом байшин унжээ. Nobody had been able to explain what was going on, but after uploading the video, someone noticed something that makes this video all the more creepy. Take a look. Йоо дуусах юм штэ дахиад байгаа юм штэ. Гэтэ та нар яг ийм бичлэг одоо юм хүүхдтэй холбоотой ийм одоо бичлэгийг харчаад энийг нь худлаа гэж хэлж чадах уу? Би бол ер нь ийм хүүхдүүдтэй зүйл амьттай юм бичлэгнүүдэд бол You saw that too, right? A pair of hands can be seen at the top of the room holding on above the outside of the door frame before slowly retracting back into the room right as the boy panics and runs out of it. After noticing all this, the daycare's daughter makes an update video explaining the situation. I just wanted to quickly show you exactly what it was. За тэгээд бол одоо энэ газрын ингээд ажилчны охин одоо нэг яг болоод байгаа үйлдэлцээс ер нь тайлбарлая гэж хийсэн юм байна. За. That was scaring the little kid that my mom was watching. So pretty much the house, and obviously you guys saw that. The other thing I wanted to point out was that it's pretty hefty, so it really doesn't make any sense that it would just fall on its own like that. This is the room.
Ер нь бол яг өөрөө шууд ингээл унцгаар хэмжээний ийм бас хөнгөн юм биш ээ гэж сайн тоглоом байшин бол. The thing about this is that there was like markings at the top of the entranceway of like the doorway, and I guess in the video you can see hands gripping onto the doorway. I don't really know what to think of that. I thought at first that it was like bugs or something like that, but it looked almost like two hands like gripping on the top, like leading into this room, just like. But the main thing and the reason that the little boy was screaming. За хүүгээ орж одоо гарцсан шалтгаан за одоо энд байгаа гэж энэ за. This covered up for a reason. За нөгөө хүүгийн ерөөхдөө орж ирсэн шалтгаан мал яг одоо бидний урдаас ингээ харж байгаа даавар бүтээсэн зүйл юм байна. Энийг гэхдээ сайн одоо яг энэ бүсгүй хэлжил байна л да. Бид нар бол энийг бол одоо бүтээсэн бол учиртай, шалтгаантай гэж. За ямар шалтгаантай сонсоё. Apparently, the little boy told my mom that he saw a face in these mirrors. Oh, явраа. Яг тухайн өдөр одоо нэг ихний бичлэгэн дээр гарч ирсэн нэг бүсгүй өгч аваад байгаа шүү дээ. Тэр болохоор энэ одоо энэ бичлэг хийж байгаа бүсгүй тайлбар өгж байгаа бүсгүй ээж юм байна. Тэгээд тэр хүү болохоор айгаад сандраад гарч ирсэн өдрөө яг одоо яагаад юунаас бол тайсан бэ гэсэн чинь яг энэ тойл руу хараад байжсэн чинь энэ толон дээр хин нэгний царайг харсан гэж. We already found someone who's going to take it off our hands and pick it up off Facebook Marketplace. After questioning the boy, they found out that he screamed because he had seen a face in the vanity mirror, even though he was the only one in the room at the time. Ever since then, they have covered the mirror up with a sheet to avoid any of the kids getting scared again. They also decide to leave the child safety gate closed until the buyer from Facebook Marketplace comes to take the mirror off their hands. However, a few nights later, the daughter of the daycare notices the child's safety gate opening all on its own through the security camera. So she decides. Яа, сарын тэр нэг юм хүүхдүүдийг нөгөө гарахгүйгээр нэг жижиг юм хүүхдүүд хэмжээтэй нэг хаалгаваац тэр safety нөгөө аюулгүй хаалгад юм л да. Тэр хаалгасаа өөрөө онгоц. Хацсан мэт. Decides to go and check it out. За. Гайгүй л үү те. Амар тий одоо сайн энэ хаалцсан өөрөө онгоцсон шүү дээ. Энэ ч сайн өөрөө онгоцсон баг. За. That's creepy. За энэ үнэхээр аимшигтай байлаа гэж. Яа. Яж хат цаашаа батаргоо. Тэрний гэрлийг асаач. Асаахгүй юм болоо. Do it again. Асаахгүй жиж нэрээ яах юм бол. Йоо за дахиад хийх гинэ. Дахиад энэ хаалгыг онгоолгох гинэ. Чи чадсан мөлхөө онгоолгочих гинэ. Ямар амар зөрөгтэй юм бэ те. Ямар амар зөрөгтэй юм бэ. Do it again. За дахиад хий. Чадсан бол хаалга дахиад онгоолгочих гэж. Намайг харж байгаа дээр онгоолгох гэж. За. Ямар амар зөрөгтэй юм. Тэг бүр ингэ эндээ суучлаа шүү дээ. Do it again. Open the gate. Хаалгыг онгоолго. Яасан бэ? Юу бэ? Яава. As she waits for the safety gate to open again, the sheet on the mirror suddenly pokes out by itself, catching her attention. Then, when she focuses on the sheet covering the mirror, she notices something even more terrifying. As she gets a little bit closer, what looks like indents or fingers can be seen pressing up against the cover, slowly getting Одоо энэ цаанаас хороо гоцолсон. clearer. Which instantly scares the girl out of the room. And as we saw earlier, the only thing under the covers was the mirror itself up against the wall, which doesn't have any moving mechanisms, so nothing should move. But something clearly does. Now, after witnessing this horror for herself, she has now locked the door completely and shut the safety gate until the buyer comes to collect the mirror. That we're gonna keep the Ямар амир бэ. Тэгээс яг саний үзэгдлээс хойш
одоо энэ бүсгүй энэ хаалгыг бүр тэр шигт нь хаагаад хүчсэн байгаа юм. Close it off from the kiddos for now so they can play in the rest of the space. But as it stands, this creepy mystery has yet to be explained. Military base. Яа, за сэргийн бааз юм байна. Ёо. Сая ястаа бүр төсөөлөөгүй юм байна. За ямар ч лээсэн саяны 2 дахь хөшлөг бол үнэхээр гоё байлаа, сонирхолтой, бас үнэхээр айц хүргэлээ. Миний бодлоор би бол саяны хөшлөгийг бол үнэхээр хуурамч юм уу тэгж бол бодохгүй байна. Гэхдээ бас шууд үнэн гэж бол мэдээж бодохгүй байл да. Сайн мэдэхгүй байна. Яа, саяныхал үнэхээр. За юуны Орсын одоо нөгөө хот юуны одоо судлаач залуу юм байна. Very far out from any towns. Тэгээд мэдээж ой дундуур явж байгаа. Military base. So he decides to explore the old facility. За тэгээд явсаар аваад ирэхэд бол цэргийн орхигдсон одоо бааз дээр ирж байгаа юм байна. As he does so, he captures something undeniably chilling. За тэгээ ерөөд бол зүгээр судлаад энэ цэргийн нөгөө хуучин орхигдсон баазаас судлаад зүгээр ингээд сонирхоод нөгөө жоохон нөгөө adventure нөгөө адил level хайгаал ингээд явжсэн чинь бас ийгүү сонирн гачирхалтай зүйл бичигдсэн байна. За харцгаая. 5 амшиг сүстэй бичлэг баг энэ бичлэг ийм урт юм биш үү? За би одоогор ямар ч Ребята жутковато, потому что здесь, куча этих волков. Яг зөө тий. За ирэхэд бол ойд бол маш эвгүй байна. Тэгээ ирэхэд бол энд бас ойр орчин бас чон нохоо ингээ байх уу гэдгээс жоохон айж байна. Ер нь ямар ч төрлийн амьтан бас байх вэ. За ямар тааш илүү хоол бөөнөрөө явцгаая залуусаа. Еще такой вот бункер. За энэ дахиад өөр нэг бас бункер байна. Очень большая. Здесь будет за энэ найти эти шахты. Зөв. Ерхэд бол яг иймэрхүү газраас бол газрын мин олоход бол маш хэцүү байх болно л гэж байгаа юм байна л да. За тэгээ ямар ч явцгаая. Здесь уже стрёмненько, ребята. За яг энэ хэсэг бол одоо хамгийн эвгүй айц хөргөм хэсэг байна гэж. За. Яг өөрийгөө яцад нэг хойно юм зогсоод байгаа юм шиг. За төсөөлөл ах. Саний толтой бичлэгнээс жоо яачлаа. Жирхчлээ. Какие-то комнаты. Өрөөнүүдтэй юм байна, мэдээж байна. As he pans around each room, he notices a creepy pale figure suddenly moving out towards him from one of the dark rooms. The Russian explorer makes a run for it without turning back. He decided to search up the history of the place and found out. Бишээ. Бачаарай. Guys. After this. Зүгээр хүн биш дээ. Зүгээр хүн биш дээ. Хүн байгаасаа та нар харлаа. Харалтаа зүгээр эмгтэй хүн биш дээ. Энэ хараач ингээд энэ цамц. Тэгээ энэ юутаа энэ цамц нь ингэрэн задгаа юм уу? Тэгээ цаана хар бодолтой, бор өмдтэй, хар үстэй. Яа ингэ удаа хараасан чамар. Эйгүү юм бэ. За уушлаа. Тэгэхээр надад яг хүн шиг харагдаж байна. Надад зүгээр л хүн шиг л харагдаж байна. Хүн байна. But just who or what is this? You judge. If you have any video recommendations, you can send them over to depthsofdespairbusiness@gmail.com or tag us on TikTok at depthsofdespairyt. За. Юу вэ? Бонус каттай юм уу? Яа, за бонус. За сайхан үзье. Зүгээр. Home late in the evening after having a long day out. За, ерөөхдөө бол маш урт хүнд өдрийн дараа одоо нэгэн залуу гэрлүүгээ харж авсан юм байна. За. За, тэр гэрлүүгээ харих замдаа ямар нэгэн ачирхалтай зүйлийг анзаарсан. За. За, ерөөхдөө машиных нөгөө дашкамд одоо бичигдсэн бичлэг юм байна. За, тэгээд гэтээ энийг бол бичлэгнээсээ хараад энэ бол өөрийнх нь төсөөлөл биш байсан юм байна гэж ойлгосон байна л да. Яа, эзэг итгэлтэй нэ та нар. Сүүлийн хоёр бичлэг жоохон. За, go. За, зүгээр. За, зүгээр. Би яах вэ? Яа, ерөө сайхан байхгүй. За. There's no one here. Сая эргүүлээ явж байгаа юм шүү дээ. За энд хинч байхгүй гэж байна. За. Хинч байхгүй. За. Тэг хинч байгаагүй.
Still, nobody here. За одоо би тайлбарлаад өгье. Дээдлийн дүрс байгааз, дээдлийн энэ хэсгийн дүрс байгааз машины ордлын камер, доотлын хэсэг байгааз машины арын камер. За ингэж ойлгочих. За тэр болонд хинч байхгүй шүү. За одоо арын камерт. Арын. Ох. Тэр гарын хараа. Гарын хараа та нар гарын хардаа. Гаргүй ш тараа. Гаргүй энэ гар маранд босс юм юу ч байхгүй. Байж байгаарай. Би яг нэг юм анзаарчлаа. За байж байгаа. За уучлаарай. Гэтэ үнэхээр уучлаарай. Гэтэ ерхэд бол биднээс харах хэрэгтэй байна л та. Одоо та нар хараарай. Цаад гарын хараарай. Цаадлын гарыг хардаа. Цаадлын гард юу ирсэн байна? Утас байгаас тээ. Сүнс утас барихгүй өстэй. Энд тэгэхээр нэг арай өөр юм бол явчлаа тий. Яг замын гол зогсож чинь тий ихтэй бүр. As you can see, Араас нь бүр араа уцаараа ингэж штэ далж штэ. Далж чинь. Энэ ямар сони юм бэ тий? nobody anywhere near the side of the road. Then as the car drives forward a little more, all of a sudden a man just appears extremely close to the car. And as he drives away, the man just stands there looking at him and signals with his hands. The video has gained over 3 million views in a short time, and it has left many viewers baffled. In another video, a man named Alejandro Gonzalez дахиад ус төвчлэг юм биш топ 5 сүнсний бичлэг биш юу вэ? was taking his two dogs, Thanos and Zeus, for a walk around midnight, simply because he was too busy during the day. But this would turn out to be a big mistake for him. He decides to walk around a lake that they would usually visit when out of nowhere, his dogs begin to act strangely, as if deeply unsettled, and then they start barking frantically. За яг нэг бас нэг амар орчуулгын бол экспертийн бол хаалга. Зүгээр яг нуураа тойроо санийн залуу хоёрынхоо дагуулад ингээд алхачихлаа юм байна. Гэтэ ингээд алхаад ингээд нуурын дагуу ингээд алхаж байх явцад бас энэ ашиглалтай зүйл болсон. Тэгээ нохоонууд нь ч гэсэн бас ерөөхдөө бол бас хачин жигтэй аашилж хэлсэн байна. За харцгаая. As something in the dark. За харгууданд ямар нэгэн зүйл байгаа шүү бүүнээр олж харна шүү. За. За ихэд ямар ч харцгаая. За би нохтоо алдах хүсэхгүй байна. Zeus яагаад энэ Zeus өнөө ажиллаад байна. Тэр дайраад байна. Имрүү дайраад байна те. За. Thanos Zeus гэдэг хоёр нэртэй юм байна. Амар нэртэй нохоонууд байна. Уусаж амар нохоонууд байна. Йоо миний бүр хамаг би зангираад энэ ямар яж дуун ямар амар эвгүүд. Энэ хэн байгаа юм бэ? Тэнд ямар нэгэн зүйл байна. Тэнд хүн байна уу? Ямар нэгэн зүйл байна уу гэх юм. Тэр хүн үү? Thanos чимүү. Харж байна. Йоо ямар авриг юм бэ? Тохород бүр гацаад ч таараа бүр. Юу вэ? Яа, тохород бүр галзуудлаа яана. Тэр суул гэдэг. Яа, ард хэлээ. Нэг нь ямсаа суучлаа. Thanos ерөөсөө өгөнд нь орохгүй байна. Тэр Thanos ерөөсөө өгөнд нь орохгүй байна. Тийм ээ. Thanos ерөөсөө өгөнд нь орохгүй. Тэ цаашаа яваад өглөө. Чимээгөө. Цаашаа явчлаа. Thanos тайвшраарай. Alejandro sees a white figure which Йоо, ямар амар ишлэг вэ?
Наас бүр хилэг хөг халах. Causes the dogs to bark and feel threatened. The figure slowly approaches him as he focuses on calming his dogs down. Luckily, as the figure approaches him, he suddenly turns back and moves away back into the darkness, probably realizing that the dogs are ready. It may just be the darkness, but whatever this thing is, looks like it doesn't have a head. Лал Орион юм ааш юм биш одоо. Хөрмийн даашинцтай. Could it just be some disturbed person? Many people believe it's La Llorona, who is often said to appear near a lake. Яг зөв Лал Орион гэж одоо хүмүүс таамаг дэвшүүлсэн юм байна. Энэ нуурын ойролцоог харагддаг. Дийлэгтэй харагддаг гэж одоо нутгийн хүмүүс их ярьдаг. Ямар амир ийгүү нуур вэ те. Ой, за бүр үнэхээр сүлийн бонус кат бол үнэхээр маш сонирхолтой байлаа. Тэгээд бас тэр нөгөө хоёр дахь бичлэг төлтөө бичлэг бол үнэхээр үнэмшилтэй байлаа. Сүлийн бичлэг бол би бол яг бас шууд үнэн худлааг бол хийж мэдэхгүй юм байна. Та хэд нэг өөрсдөө яа нэстэй тэгээд бэлэг оюунда тунгаан нэстэй. За тэгээд олон үгээр яг намайг subscribe хийхээ битгий мартаарай. Санаа бодлоо хуваалцаж комент бичгээ бас битгий мартаарай. Мэдээж бичлэг таалагдвал лайк дараарай. За ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр бай.